өөдрөг сэтгэлээр өглөөг утацгаая. Бизнес радио 98.9. За сонсогчдоо өглөөний мэндийг хүргэе. Бизнес радио 98.9 танд хүрч байна. Ингээд ажил хэрэгч залуус бурлангаараа үргэлжилж байна. Өнөөдрийн маань зочин бол их онцлогтой зочин байгаа. Хийдэг ажил нь бол их өвөрмөц. Өнөөдрийнхээ зочныг танилцуулахад бол Rectus компани захирал Ойдов байна. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Өглөөг та хэр хэлсэн? Яаж өгдөж байна? Өглөө өнөөдөр чи их сайхан өдөр байлаа штэ. Их чигтэй тийм. Тэгсэн ирнэ бас их учиргүй хүүтэн байсангүй санснаас. Ер нь бол өглөөг их сайхан өгдөхийг хичээдэг. Гол санаанууд бол гол ер нь үйл явцад өглөөдөө болдог учраас өглөө сайхан өгөх бол үдшин ч гэсэн бас сайхан байх гэж боддог болохоор. Тэгэхээр таны өглөө ингэж эхэлт юм байна. Та компанийнхаа тухай танилцахгүй юу? Мэдээж энэ бол ажил хэрэгч залуус булан байгаа. Компани бол Rectus гэсэн нэртэй олон нийтийн дунд төдийлөн түгээмэл болоогүй байх гэж бодож байна. Ойлголт томос гэж магадгүй. Тийм, яхахгүй тийм. Компани маань байгуулагдаад үндсэндээ нэг 4 сар л болж байна. Компани үйл ажиллагаа нь бол сэргээн засах чиглэл болон ахуй заслын хэрэгслүүдийг Монголд нэвтрүүлж оруулж ирж байгаа. Ингэснээр яаж байгаа гэхээр хүмүүсийг тодорхой хэмжээний гэмтэл авцсан эсвэл харвалт насжилт эдгээр зүйлсээс хамаарат өдөр тутмынхаа зүйлийг хийж чаддаг хүмүүсүүдэд хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд Монголд ер нь хомс байдаг. Бараг байхгүй гэж хэлж болно. Тэр бүтээгдэхүүнүүдийг маш олон байдаг Европоос оруулж ирэх тэр ажлыг хийдэг. Тэгээ зөвхөн оруулж ирчээ зараад байх биш. Давхар зөвлөгөө өгдөг. Яаж хэрэгжилж болохыг зааж өгдөг. Мөн зөв бүтээгдэхүүн сонгоход нь тусалдаг. Ийм компани байна. Яг олон мэдээг байгаа гэхээр яхахгүй дөнгөж байгуулагдаад удаагүй залуухан үндсэндээ дөнгөж одоо компанийнхаа хөгжлөөр бол нэгийнхээ талд нь л явж байгаа шатан дээр явж байна л да. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол төдийлөн мэдээд байханаас мэдгүй байх нь аргагүй. Энэ бол нөгөө сэргээн цэцлэг. Одоо бидний ярьдаг бол энгийн хүмүүсийн ойлголтоор бол протез гэж яриад байдаг штэ. Тэр чиглэлийг гэж ойлгож болох уу? Үгүй ээ. Яг протез сэргээн засах үйлчилгээний нэг хэсэг байдیں۔ Зөв. Өөрөөр хэлбэл тухайн алдагдсан чадварыг нь яаж нөхөх вэ гэдэг олон арга байдаг байхгүй юу? Тэр аргуудын зөвхөн нэг нь л гэсэн үг. Нөгөө талаараа өөр бас нэг арга байж болно. Заавал хиймэл хэрэгтэн хийхгүйгээр энгийн хэрэгслүүдийг ашиглаад өдөр тутмынхаа зүйлс гэж яг юу хэлээд байна гэхээр хүн та сайн надаас асуулаач өглөө босоод юу хийдэг вэ гэдэг. Өглөө хүн босоод нүдээ нухалчаад босчоод нойл руу явдаг, бийцдэг, гар нүрээ угаадаг, хувцас амсдаг, тэгээд дараа нь ажилдаа явдаг, цайгаа уудаг тийм ээ. Зарим хүмүүсүүдийн хувьд энэ бүх чинь бас тодорхой хэмжээгээр маш их том шалгуур өөрөөр хэлбэл хэцүү байдаг. Бийцсэх нь хүндрэлтэй байж болно, гар нүрээ угаах нь хүндрэлтэй байж болно, хүнээр гар нүрээ угаалгадаг байж болно, хүнээр бийцсэхэд туслуулдаг байж болно. Энэ бүх зүйлсүүдийг хэн нэгнээс хамаарлахгүйгээр өөрөө хийж чаддаг болох нь тэр хүний хувьд бол маш ач холбогдолтой байдаг л да. Тэгэхээр таны хувьд энэ санаа яаж орж ирсэн бэ? Тэр талаар бас ярмаар байна л да. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгэмд эзлэх байр суурь нь ямар байдığım бэ? Тэдний дуу хоолой болоо явж байгаа хүний хувьд. Яг надаас гадна зөндөө олон сайхан цоглог залуучууд дуу хоолой болоо явж байгаа гэдэгт бол та бүгд олон газраас харсан байх. Нийгэмд эзлэх байр суурийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол яг өөрсдийнхөө эрхийн төлөө бас боломжийн төлөө тэмцэцгээж байгаа. Аливаа юмны хөгжил угаасаа л тийм үг шатаар цөөхөн эхлүүлээд дараа нь олонх нь араас нь төрж орж ирдэг. Яг л тийм байдлаар хаа газрын хөгжил яг тийм байж байгаа. Миний хувьд зүгээр яагаад энэ компанийг байгуулад энэ компани руу эргээд би үндсэндээ бизнес рүү орж байгаа байхгүй. Урд нь бас бизнесийн салбарт ажиллаж байгаа. Бодсон бай гэхээр энэ Монгол улсын хөгжлийн эрүүл мэндийн хөгжил явандаа угаас гэр суурьтай үйлчилгээр шилжихээс өөр аргагүй байдалд хүрнэ гэж би тооцож энэ компанийг байгуулсан. Яагаад гэхээр бид одоо угаасаа энэ ихэнх эмнэлгүүд маань ачааллаад авахгүй байгаа шүү дээ. Гэтэл өөр газруудад бас ямар гэдэг вэ гэхээр 14 хоног эмчилгээ үзүүлэх байсны 4 хоногийн нэмлэгтэй чанартай үйлчилгээ авчаад 10 хоногийн гэртээ үйлчлүүлж байгаа байхгүй. Манай Монголд болохоор 14 хоногийн бүхэлдэн нэмлэгтэй үйлчлүүлээд байгаа. Тэгэхээр эмнэлэг маань нөгөө бүх үйлчлүүлэгчтэй чанартай бүр хүртээмжтэй үйлчилгээг ижил төвшөнд хүргэж чадахгүй болчиход байгаа. Яагаад гэхээр угаасаа ачаалан дийлэхгүй. Тийм учраас
аажимдаа ямар хэлбэрлүү шилжих гэхээр 4 хоног нэмлэгтээ үзүүлээд 10 хоног гэртээ эмчлүүлэх болно. 10 хоног гэртээ эмчлүүлэхдээ тэр хүмүүс чинь мэдээж гандан орондоо хөвтөд байхгүй шүү дээ. Ямар нэг хэмжээгээр хүнээр туслуулах эсвэл хүн амьтантай харьцах бүх үйлдэлүүдээ хийх хэрэгтэй болно. Энэ үед нь гэрт нь байх хэрэгслүүд гэж байх хэрэгтэй байдаг. Энэ хэрэгслүүд маань аажимдаа Монгол улсад орж ирэхээс бол гарцаг. Магадгүй энэ жил биш байж болно, эх жил биш байж болно. Гэхдээ түүний дараагийн жилд бол орхоос өөр замгүй болно гэж би тооцож байгаа. Ахаа тэгээд энэ компани байна. Тий яг уу би өөрөө 15 жил үндсэндээ би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Сүүлийн 20 жил яг өөртөөгөө адилхан хүмүүсүүдэд яг тэр боломж олгох ажлыг хийх юмсан гэж ажиллаж ирсэн, ажилласаар байгаа. Тэгээ ингэ явж байхад энэ боломж маань юунаас үүдэх үү гэхээр хамгийн ихний зүйлээс үүднэ. Хүн өөрөө зүйлийг өөртөө хийж чаддаг байна гэдэг чинь нөгөө талаасаа тэр хүн өөрөө үнэлэх үнэлэмж нь өөрөө өндөрсөж эхэлнэ гэсэн үг. Хүн өөрийгөө үнэлэхгүй бол гадны хүмүүс өөрөө ч үнэлэхгүй тал биш үү? Тийм учраас өөрийгөө үнэлэх тэр ядаж тэр мэдрэмж өндөр байлгах, эрхчлөөгөө мэдэрч байх. Тэгээ хүнээс хараад биш байх. Заавал хэн нэгнээр асруулахгүйгээр өөр юм хийж чаддаг байх. Энэ боломжийг би бас бий болгож өгөх төлөө явж байгаа. Монголд одоо энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэхэд бэрхшээлтэй тал гэж юу юм байна уу? Татвараас авахгүйгээд ч гэдэг юм уу? Хүмүүсийн зах зээл гэдэг юм уу? Тэр талаас нь тань тооцоолсон зүйл. Бэрхшээлтэй тал бол яг тэгж яг энэ салбарт бол онцлог бэрхшээл бол байхгүй. Яг л бусад бизнесүүдийн хөгжлийн дагуул явж байна. Хүмүүс танигдахын хувьд бол мөн л бас яг нэг тийм онцгой бэрхшээл одоо төр дарамтлаад байна гэдэг ч юм уу татвар өндөр байна гэх юм бол үндэ бол байхгүй. Яг тэр угаасаа энэ бүтээгдэхүүн маань цэвэр эрүүл мэндийн бүтээгдэхүүн бас биш юм. Илүү гэр олон эрүүл мэндийн альж орчинд хэрэгжилж болох. Тэрч байдгаа ажлын орчинд, аялах орчинд хэрэгжилж болох. Туслах хэрэгсэл гэдэг маань өөрөө л тухайн ямар нэг үйлдэлийг л хийхэд тусалдаг зүйл шүү дээ. Нүдний шил бидэнд ямар зориулттай байдгийг та мэдэн шүү дээ. Бид юмыг тод харахын тулд нүдний шилийг хэрэгэлдэг. Тэр чинь өөрөө бас нэг туслах хэрэгсэл байхгүй юу? Тэрүүнтэй адилхан бас энгийн хэрэгсэл гэдэг утгаараа зах зээл дээр оруулж ирэхэд бол нэг хүндрэл байдгүй. Дүрм журмын хувьд. Зүгээр хүмүүс танигдахын хувьд бол харин нэг бэрхшээл байдаг. Бид болохоор дорны соёлтой учраас хүмүүс бид монголчууд ялангуяа бид хамтдаа их амьдарцгаадаг. Эмээ өвөө ач гооч ээж аав нар бүгдээр ингээм амьдардаг. Тэгээ хин нэг нь тодорхой хэмжээгээр гэмтэл юм уу эсвэл бэрхшээлтэй тулгархаараа бүгдээр асрах ёстойгоо ойлгодог. Нөгөөх нь болохоор асруулах ёстой гэсэн ойлголттой байдаг. Тэр нөө эцэстээ эргэж ямар сөрөг байдалд үүсгэдэг вэ гэхээр гэр бүлийн орлого буурдаг. Гэр бүл тодорхой хэмжээний дарамт үүсэх магадлалтай байдаг. Энэний оронд хүн өөрөө тодорхой чадвараар суурлаад өөрийнхөө хийдэг юмыг хийж чаддаг болоод ирэх юм бол гэр бүл болон улс нийгмийн хувьд өөрөө бас их ашигтай зүйл юм байна. Тухайн энэ ч гэсэн сэтгэл санаанд анж. Ойлдиггүй. Хүн угаасаа юм яаж чадахгүй байх гэж бухимддаг шүү дээ. Бухимдлаа ямар аргаар тайлдаг. Монголд одоо стресс их өндөр байна л гэж их яриад байгаа шүү дээ. Таны хувьд бизнес эрхэлж байгаа хүн шүү дээ. Бизнес эрхлээд яг энэ бизнесийн салбарт орж ирэхэд танд юу нөлөөлсөн бэ? Бас хүмүүсийн сэтгэлгээнд бизнес эрхлэнэ гэдэг чинь бас хүн болгоны хийгээд ажил биш шиг байна. Тийм, бизнес би дөрөв хэлжсэн бизнесийн салбарт урд нь 5 жил менежерээр ажиллаж байсан. Тэрний дараагаар олон улсын салбар байгууллагт би бас 4 жил ажилласан. Ингээд харьцуулаад үзэхэд бизнесийн салбар маань өөрөө хамгийн тийм хурдцтай хөгждөг. Өөрөөр хэлбэл нийгмийг бүрдүүлдэг үндсэн 3 бүрэлдэхүүн байна гэж бодъё л да. Төр төрийн бус тэгээ бизнес гэсэн. Энэ дотроос ингээ харахад бизнес нь хамгийн хурдцтай хөгждөг. Хамгийн их өөрт чинь шалгуур тавьдаг, өөрийн чинь чадлыг чинь сордог. Нөгөө талаараа аливаа юмны хөгжилд хүрье, тодорхой хэмжээний оргилд юм хүрье гэж бодох юм бол тэр жинхэнэ чадлыг чинь сордог зүйл болдог. Тэр утгаараа би бизнест орсон. Хоёрт юу гэхээр орсон шалтгаан нь бас юу гэхээр би төрийн бус байгууллагын байдлаар энийг хөгжүүлье гэж 15 жил явсан боловч энэ маань хэтэрхийх бас удаан байсан. Төрийн бус байгууллага. Тий. Төрийн бус байгууллагын чиглэлээр хүмүүсүүдэд 15 жил бүх аймагуудаар явж тэрэгэн зэрэг таяг тарааж явж байхад хүмүүс маш их хүлээж авдаг боловч тэр маань нөгөө жилдээ ганц ордог бороо шиг л тухайн үед гэс ороод тэгэл хамаг усан доошо шингэждэг шиг бүх тэрэгэн зэрэг шингээд алгуулчихдаг. Доктортой хөгжил гэдэг зүйл ерөөсөй байхгүй болчихж байгаа. Доктортой хөгжлийг юугаар бий болгож болох вэ гэж би бодсон. Тэр нь болохоор юун дээр үнсэлж тогтмол хангамж тогтмол хүмүүсүүдэд санал болгох тийм бүтээгдэхүүн. Дээр нэмээд хүмүүст өргөн хэмжээний сонголтыг олгох. Сонголтгүй газар доктортой хөгжил бас хөгжих боломжгүй байдаг.
Тэгэхээр энэ хоёр үндсэн дээр угаасаа бизнест орохоос өрөхгүй болж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар хэрэглэгчд хэр их вэ? Хэрэглэгчд их биш. Гэхдээ бас их бага биш. Яг хөө миний хэрэглэгчд би энэ жилдээ нэг 15 мянган хүнд хүрнэ гэж тооцсон 2014 онд. Нийт байж болох хэрэглэгчдийн тоог бол би нэг Монгол улсын хэмжээнд 200 мянган орчим хүн болов гэж бодсон юм. Яг 3 сая хүн амаас шүү дээ, тийм ээ. Тэгэхэд нэг одоогор бол би хүмүүс таниулах ажлуудаа л дөнгөж эхэлж байна. Гэхдээ зүгээр ингээд харьцан хүмүүсүүд тараас нь нэрийн үз, тараас нь одоо танилцуулга энэ төр ингээд зүгээр тооцоод утассан хүмүүсүүдээ бодоод үзэхэд нэг одоогор бол 2000 гаруй хүнтэй бол ямар нэгэн байдлаар бол харьцаад харилцаа явуулчихсан байгаа. Нэг 50-60 хүнд бол ямар ч гэсэн бүтээгдэхүүнүүдийг хүргээд үйлчлээд эхэлчихсэн байгаа. Хоёулаа яриагаа хувь хүн талаасаа үргэлжлүүлээ л та. Ойд уу гэж хүм хийм бэ? Ямар боловсрал эзэмшсэн бэ гэд бас сонирхлоо л доо. Тэгээ Швейцарын Цюрих их сургуулийг төгссөн байна. Энэ талаар хизээ яваад хэдэн жилийн хугацаанд суралцаад ирсэн бэ? Цюрих их сургуулийг би 2011 онд яваад 2013 онд төгсөд ирсэн. Ер нь бол 3 жилийн бакалавр хөтөлбөрсөн. Миний 2 дахь бакалавр л да. Миний анхны бакалавр бол юу вэ? Мөсө олон улсын харилцааны Орос англи хэлний орчуулагч орны судлаач гэдэг. Тэрийг би 2001 онд төгсөж байсан. Тэгээд 10 жилийн дараа шахуймда 2 дахь бакалавраа хийж байгаа. Цюрих их сургуульд. Тэрш би тэтгэлгээр явсан. Анхны Монгол байсан. Сүүлийнх нь биш байгаасаа гэж найдаж байна. Олон залуучууд магадгүй FM радиог сонсч байгаа залуучууд Цюрих их сургуулийг бас сонирхож үзүүл их нэр хүндтэй том сургууль. Цюрихийн их сургуульд болохоор би олон улсын бизнес удирдлагаар суралцсан. Олон улсын бизнес удирдлага гэдэг маань өөрөө бас их өөр мэт юм аа. Зүгээр нэг олон улсын хууль муулийг судлаад байдаг зүйл биш. Ялангуяа олон улсын тавцан дээр ажиллах гэж байгаа менежерүүд бол энийг гарцаагүй мэдэх шаардлагатай болдог. Тухайн харьцаж байгаа улс орныхон соёл, үнэт зүйлс, тэгээд соёлын илрэл гэсэн 3 зүйлсүүдийг наазах нь мэдээж тэр хүмүүсүүдтэйг харьцаж чаддаг байх хэрэгтэй. Ихэнх бизнесүүд соёлыг үл тоомсорлсон байдаг л да. Би энэ улсын соёлыг мэдээж яах юм блэ? Надад мөнгө нь иржил байвал болоо гэж. Гэхдээ тийм биш юм аа. Том корпорациуд соёл дээрээс болж, соёлын асуудлаасаа болж том асуудлууд үүсэж байна. Хамгийн энгийн жишээ нь гэхэд Daimler Chrysler-ийн асуудал байна. Хэдэн тэр бумаар нийлчээд хэдэн тэр бумаар эргээ салсан бэ. Гэх мэт. Дээр нь Siemens-ийн кейсүүд байна. Одоо Siemens Германы том корпорац, Siemens Японд том алдаа гаргасан. Тэрнийхээ төлөө маш том зах зээлийн алдах дээр өрсөн. Тэрийг эргээд яаж нөхөж авсан бэ. Гэх мэт. Өөрөөр хэлбэл олон улсын тавцан дээр ажиллаж байгаа хүмүүс энийг мэдхээс гарцаагүй болдог. Миний угаас ажиллаж байгаа энэ салбар маань олон улстай холбоотой. Тэгээд олон улсад ажиллахаас өөр гарцаагүй тийм байдалд олон удаа гарч ирсэн учраас энэ салбарыг сонгож ажилласан юм. Суралцж байгаа хугацаанд тухайн оронд амьдрах нөхцөл нь ямар байдığım бэ? Монголтой харьцуулаад харах юм бол их өөр. Зүгээр маш энгийн ганц нэр томьёолоор хэлэхэд Монголд хүн мэддэг байхад юм бүтээж болно. Швейцарт системийн тоглоомынхаа дүрмийг мэддэг байхад юм бүтээж болно. Швейцарт 1000 удаа дэд албан тушаалтай юм уу арай алгах гэдэг шиг тийм хүнийг таниад ажилч урагшаа явна гэж байхгүй. Тоглоомынхаа дүрмийг л урьдчилан сайн мэддэг байх хэрэгтэй. Тоглоомынхаа дүрмийг мэддэг тохиолдолд ажлаа цэгцтэй явуулах боломжтой. Монголд болохоор яг эсрэгээр хүнийг сайн мэддэг байх юм бол, таньдаг хүнтэй байх юм бол ажил урагшаа явдаг. Тэргээр их ялгаатай. Ажиллах амьдрах орчны үед бол мэдээж их олон талын ялгаатай. Гэхдээ хүн чинь өөрөө нэг рационал юмтан биш шүү дээ. Илүү иррационал гэж ярьдаг шүү дээ. Хүн хэдий ч нэг гоё орчинд байсан ч гэсэн өөрийнхөө нэг тэгж төрж өссөн нутаг хайртай зүйлсүүдийн төлөө бас бодчихдаг. Хүн чинь тал хувь нь нэг тоо бодлого болгох нөгөө тал хувь нь яруу найр гэдэг шиг. Яг тийм сэтгэлгээгээр байдаг. Хичнээн тооцоогоор ингээд бодоод үзэхээр Швейцарт магадгүй амьдрах нь илүү гоё, тааламжтай, эвтэйхэн байдаг байсан ч гэсэн эргээд нөгөө талаасаа бас эх орон дуудаж байна гэдэг шиг эргээд нэг хайртай зүйлс нь бас чангаагаад байдаг зүйл байдаг. Швейцарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцэн ямар байдаг юм болоо? Тэр зүйлээс нь суралцах зүйл ялангуяа хэрэгжүүлэх боломжтой зүйл юу вэ? Швейцарын ерөнхийд үндсэн хуульд нь болон одоо үндсэн хууль гэж байгаа federal law гэж байгаа. Тэгээд дээр нэмээд мужийн түвшний хуулиуд байгаа. Тэр бүгдэд нь болохоор хүртээмжтэй байдлыг гаргах хэрэгтэй гэдэг. Одоо өөрөөр шинээр баригдж байгаа бүх барилга байгууламж хүртээмжтэй байх хэрэгтэй. Хүртээмжтэй байна гэдэг нь яаж яана гэсэн
Зөвхөн надад биш. Танд хүүхдэд төрсэн ээжэд тийм ээ настай хөгшөнд магадгүй зүгээр роликоор явж байгаа хүүхдэд бүгдэнд нь орж гарах боломжтой. Дээр нэмээд зөвхөн тэрэгцэртэй биш хараагүй сонсголгүй бүх хүмүүсүүдэд орох боломжтой. Тийм байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэсэн байдаг. Зүгээр нэг энгийн жишээ хэлэхэд би Швейцарт байж байхдаа 4 удаа Монгол улсын талаар илтгэл тавьж исэн. Нэг нь болохоор яг Цүрх мужийн их сургуулийн салбарт нь профессоруудын өмнө илтгэл тавьж исэн. Дараа нь болохоор хэд хэдэн өөр газар илтгэл тавьж исэн л та. Тэгээ ингээ ярилцаж явахад нэг зүйл ирж исэн. Төрийн бас байгууллагуудтай нь уулзсан чинь бид одоо вагон дотроо ресторанд нь ордог болмоор байна гэж байгаа байхгүй. Вагоноо өөрчилмөр хүртээмжтэй болмоор байна гэж байгаа байхгүй. Би тэг гайхаад. Гэхдээ танаа вагон чи их хүртээмж одоо өөрөөр хэлбэл би тэрэгтэй юм уу та ихтэй ямар ч асуудалгүй орж гарчдаг байхгүй. Боломжтой байдаг штэ гэд хэлсэн чинь үгүй бид вагонд орж чаддаг боловч вагоныхын ресторанд орж чаддаг гэж байгаа байхгүй. Дотор нь байгаа. Тий. Үйлчилгээг авч чаддаг. Авч чадахгүй. Гэхдээ вагон дотроо үндсэндээ бол чөлөөтэй байдаг байхгүй. Ганцхан ресторанд нь л тэд орж чаддаг. Бид одоо энэний төлөө тэмцэж байна гэж. Монголд болохоор бид вагонд орж чаддаг болоо тэрэгцэртэй. Хэцүү дээ. Орохгүй штэ. Энгийн иргэдийн маань хувьд ороход ч гэсэн тэгэхээр хөгжлийн тэр одоо яригдж байгаа асуудлын төвшин болон шийдэгдэж байгаа байдал нь огт өөр төвшин. Бид вагон руу орох тухай ярьж хад тэнцээ вагонд орчоод вагоны ресторанд орох тухай асуудлыг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж ялгаа бол их харагдаж байна. Их ялгаатай. Аха. Монголчуудын хувьд бол яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаад тэднийхээ нийгмийн үйлчилгээнд нь зориулаад тодорхой хэмжээний үйл ажиллагаа хийж хэрэгжүүлдэг. Гэтэ яг тэр нь зорилтод бүлэгдээ хүрч чаддсан болоо. Үүнийг шүүмжлэх тал их байдаг л да. Гэхдээ миний хувьд бол шүүмжлэхээс илүү би бол эргээр хүлээж авч байгаа. Хийж байна гэдэг чинь. Одоо төв замуудын огтлцлуудыг л харахад харьцангуй хүртээмжтэй болсон. Урд урдынхаас илүү хүмүүс илүү ойлгодог нь бас эерэг болчихсон. Хүнийг зөвхөн нэг өрөвдсөн хайрлсан харцаас гадна өөрөөр бас хардаг тал байна. Миний зүгээр хувь хүнийхээ талаар боддог хувилбар гэх юм бол энэ цаашдын хөгжил ямар байгаасаа гэхээр хүртээмжтэй нийгмийг бий болгоод өгчих юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдэд олгодог олон талын нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг нь багасгах боломжтой юм байна. Автобусанд явах тэр үнгүү явахаар өгдөг талоонуудыг өгөхийн оронд бүх автобусуудаа хүн болгон хэрэглэхэд хүртээмжтэй болгоод өгч. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй биш. Хоёулаа одоо ингээд эфемер ярьж байгаа, эфемер сонсож байгаа хүмүүс залуучууд зөндөө байгаа тийм. Тэгэхээр та хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлээд байгаа шүү дээ тийм. Нөгөө талаараа бол дэлхий дээр хөгжлийн бэрхшээлгүй хүн гэж бас байхгүй. Бүгдээрээ тодорхой хэмжээний бэрхшээлтэй байдаг. Тийм учраас дид бүтцийг бий болгохдоо зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд биш. Бүх хүмүүст хүртээлтэй. Үүнийг болохоор олон улсад бий болоод байгаа загвар буюу түгээмэл хөгжлийн түгээмэл загвар гэж ярьдаг. Түгээмэл загвараар яадаг гэхээр аль болох олон хүн ямар нэгэн байдлаар тухайн бүтээгдэхүүнийг муу тухайн орц гарцыг ашиглаж болохоор л хийдэг байна. Тэгэхээр одоо зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүд болчих. Хүүхдээ түрээ явж байгаа ээж биш тийм. Тэрэн дээр түрээ явж байгаа. Тэр хүмүүсийн хувьд автобусанд орж гарна гэдэг бол асуудалтай байдаг. Роликтэй залуучууд байна. Хөгжчүүд байна. Ахмад настангууд байна. За тэгэл цааш үгүй тухайн өдөр нөгөө нэг тоглож байгаа нуруугаан гэмтээчл автобусанд орох хэлдэг болдог орч чадахгүй бас хэцүү юм. Энэ дээр нэг автобус гэснээс яг олон нийтэд хүртээмжтэй байх автобусны загварыг Монголд нэвтрүүлнэ гэсэн нэг яриа байсан. Автобусны шат нь доошоо урсдаг байдлаар шийдэх ч юм уу. Энэ тал дээр таны байр суурийг бас сонсч ирсэн шиг санагдаж байгаа юм. Автобусны та миний биш манай найз Ундрах баярын байр суурийг сонсч байсан баг. Би энэ талаар байр сууриа ер нь их илэрхийлж байгаагүй. Автобусны шат нь доошоо урсдаг байна гэдэг чинь өөрөө нэг талаас бас их цаг алдна үйлчилгээнд. Тийм ээ. Тэр чин жолооч нь гарч ирнэ эсвэл товчлуур дараа тэр чин шат нь шууд огцон буухгүй шүү дээ. Доошоо бууж ирэхсээр бол 5 минут орчин болно. Тэгээ дээшээ гарна. Тэрнийхээ оронд автобусгаа намхан байдлаагаар хийгээд шатыг нь угаас автобусаа өөрөө ерөнхийдөө намханаар хийгээд үгүй бол Б хувилбар нь юу гэж болох вэ гэхээр автобусныхаа зогсоолыг өндөрлөж болно. Хоёр талаас аажмаар дээшээ гардаг өндөрлөлөөд тэгээд цахилгаан юм уу ямар нэгэн механик шат гаргаж ирэхээ хооронд хөшүүргэн арга байдیں۔ Миний одоо юун дээр байгаа. Миний блогууд болон фэйсбүүкүүд дээр байдаг. Тэр аргыг хэрэглэх юм бол 2 минутын дотор би яг тооцож үзэхэд 2 минутын дотор ямар ч хөгжлийн бэрхшээлтэй юм тэрэгтэй хүн автобусанд
зовлонгоо ороод гарчна. Үүн дээр болохоор жолооч нь тусалж болно, зорчигчд нь өөрсдөө тусалж болно. Үйлчилгээ нь хурдцтай байх юм бол бусдын бас дургуутслыг хүргэх эрсдлээс сэргийлж болно. 5 минут лифтэн доош буугаад эргээд 5 минутын дээшээ гараа. Тэгээд өөрөө дотор нь бас орох гэж 5 минут болно. 15 минут саадах юм бол хүмүүс тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийг яаж харах вэ? Улам дургуутсан байх. Яг тийм гаргалгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм байдлыг бас тооцож байх хэрэгтэй. Энэ саналаа та нийтийн тээврийн газар ч гэдэг юм уу санал олгож үтсэн үү? Тэрийг манай одоо найз нар одоо хамтран зүтгэгчд гэж хэлж болохоор найз нар маань тэрийг нэлээд шаргуу ярилцаж байгаа. Тэгэхээр та бол ажил хэрэгч залуу шүү дээ. Таны өдрийн цагийн хуваар яаж өнгөрч ийн их шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна уу? Зарим тохиолдолд бол нэлээд шахуу байд юм аа. Сая өнгөрсөн 7 хоногт бас нэлээд шахуу ажилтаа байсан. Ер нь бол өглөөс ирчээд гол хийх ажлуудаа бичээд авчихыг бодсон. Тэгэхгүй бол заримдаа чинь ажлынхаа жирийн орчиж за би чи өнөөдөр юу хийх вүлээгээ гайхаа суучдаг штэ. Зарим тохиолдолд байдаг. Тийм учраас урд өдөр нь оройн төрсэн санаагаа тухайн үед нь бичээд ер нь л санаагаа тэмдэглэж явахыг л боддог болчихсон байлаа. Одоо мартамхай болж байгаа юм болов. Тэгээд тэр санаануудаа л дистратагаар хийхийг боддог. Тэгээд мэдээж нөгөө нэг олон янзын аргууд байгаа шүү дээ. Ямар тэр санаануудаас нэгний харалтай бөгөөд энэ чухлыгаа эхэлж ийн дараагийнхаа ингээл нөгөө нэг цаг хугацааны менежментийн олон хэрэгслүүд байдаг. Тэр бүгдийг л тухайн үед амьдралдаа хэрэгжүүлээл гэдэг. Залуусын маань хувьд та байр суурь ямар байдаг вэ? Монголын маань залуучуудад идэх санаачлагтай, хөгжих сонирхолтой болсон гэдэг байр суурь хахад нөгөө талаасаа бас сүргээр нь харах байр суурь бас байгаад байдаг. Таны хувьд залуучуудаа яаж харж ийн Монголынхоо ирээдүй авч явах хүмүүс шүү дээ. Та сүргээр гэдэг энэ сүрэг гэдэг талаасаа бол мэдээж хүмүүсийн ерөнхий хандлага байдаг шнэ. За настай хүмүүсийн хувьд бол ном уншихаа болчлооч гэдэг юм уу? Илүү хойр байгаа ажил дургу байнч гэдэг юм уу? Ер нь нэг тиймэрхүү сүрэг хандлага бас нэг талдаа байгаад байдаг. Ер нь дараагийн үеийн өмнөх үеигээ дандаа л жоохон дутуу хөгжичтэй гэж хардаг штэ тийм ээ. Бид магадгүй одооны хүүхдүүд 10 жилийн дараа ч юм 20 жилийн дараа бид нөөсөө үед байсан бол гэж нэг ярьдаг штэ тий. Тэгэх магадлал бол угаасаа байгаа. Одоогийн харж байгаа залуучуудыг харахад бол бидэнд бол урд урдынхаасаа биднөөсөө ээж аавуудад оногдож исэн боломжууд бас харьцангуй олон төрлийн боломжууд гараад ирсэн байна. Тэрийг зөв зохистой ашиглаасай л гэж би хүсдэг. Нөгөө талаасаа хүн ямар ч цаг үед одоо магадгүй 7 дугаар зуунаас 20 дугаар зуун хүртэл явхад хүн чанар буюу хүнд байдаг нэг хизээж хувиршгүй хэдэн шин чанарууд байх хэрэгтэй. Хүнийг хайрлах, ухаалаг байх, бусадтай зохицож амьдрч чаддаг байх. Өөрийнхөө санал бодлыг хин нэгний дарамтаас айлгүйгээр хэлж чаддаг байх. Гэх мэт одоо нэг хүн гэдэг төрсний нэг өвөрмөц онцлог байна шүү дээ, тий. Тэрийг бас хизээж бити алдчих. Цаг хугацаа бол тэртээ дэргүү хувираад өрчлөгдөв. Бид одоо ингээл харахад 10 жилийн бидний 1 жилийн амьдрал хэдийгээр их байгаа ч гэсэн түүхэн явцаас харах юм бол 6-1 секундын амьдрал шүү дээ. Гэтэл хүний хувирдаггүй олон юмнууд байна. Тэр нь одоо классик зохиолууд дээр, сонгодог зохиолууд дээр бүгдэн дээр нь маш тодорхой харагдсан байгаа. Тэр шин чанараа хизээж бити алдаасаа л гэж боддог. Энэ бие маань өнгөрөөд унахад бидний сэтгэл санаа хийж бүтээсэн юм маань үлднэ гэдэг шүү дээ. Тэгэхээр таны хувьд ирээдүйн зорилго юу вэ? Зорилгоо яаж тодорхойлсон байна вэ? Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ байгуулчаад байгаа Rectus гэдэг компани амарч байсан хөгжүүлэхийг бодож байна. Яг энэ бол надад олон сая орлого өгөхөөсөө илүү олон хүмүүсүүдэд эрхчлөө өгнө гэж би боддог. Тэр маань намайг тодорхой хэмжээгээр энэ ажлаас ухрахаас сэргийлж байгаа. Хоёр дахь бас нэг боддог юм бол төлөвлөж байгаа юм бол энэ бизнес ба соёлын харилцаа гэдэг зүйлийг жоохон Монголынхаа залуучуудад ойлгуулах ажлыг хийх юмсан гэж боддог. Өөрөөр хэлбэл манай одоо бизнес удирдлагын хичээлүүдэд дээр би найзуудаас асуухаараа соёлыг та нар үздэг үү гэсэн чи үздэг ээ гэж байгаа. Юуг нь үздэг вэ гэхээр грекийн хөгжил одоо ромын хөгжил гэл тэр түүх талаас нь үздэг. Яг амьдрал дээр яаж хэрэглэх вэ? Африкийн одоо партнер ороод ирлээ. Эсвэл Сауди Арабиас нэг том хөрөнгө оруулагч ороод ирлээ. Тэр хүнтэй яаж харьцах вэ? Тэр хүний дургуутслыг дөрүүлээд хамаг хөрөнгө оруулалтаа буцаагаад татчгааргүйгээр яаж тэр хүнтэй харилцаа ойлголцож гэрээгээ хийж бизнесээ цаашаа өргөжлүүлэх вэ? Энэ бүх нөгөө бодит яг тийм хэрэглээнүүд нь Монголд
тийм их өргөн биш юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр тэрийг бас би хөгжүүлэх юмсан гэж боддیں۔ Бас нэг бодож явдаг юм гэрэм бол Монголд энэ ахуй засал буюу одоо заримдаа хөдөлмөр засал гэдэг байгаа. Эрүүл мэндийн цоошин үйлчилгээ гэдэг. Энэ үйлчилгээг Монголд бас хөгжүүлээд олон хүмүүсүүдэд үйлчилдэг болгочих юмсан гэсэн бас бодол байдаг. Энэ хөгжил маань энэ үйлчилгээ маань өөрөө маш ирээдүйд бас их ач холбогдолтой юм байна. Тэгэхээр таны зорилгууд бол маш тодорхой гоё юм байна. Ялангуяа бизнес ба соёлын харилцаа гэдэг бол манайд нэн тэргүүн тавигдах асуудал шиг санагдаж байна. Бидний хувьд ч гэсэн бизнесийн эрхлэгчтэй их уулздаг. Тэгээд соёл олон төрлийн хүмүүстэй уулзж хахад тухайн орны соёл манай улсын соёлтой зөрчилдөх явдал бол их байдаг шүү дээ. Энэ тал дээр л таны голчлон анхаарах зүйл нь байгаа болов. Рио Тинто болон одоо оюутлогоо дөр үсэд байгаа хэдэн жилийн өмнө үсэд байсан олон асуудал байсан шүү дээ, тийм. Барууны сэтгэлгээ өөр хэлбэл өрнийн сэтгэлгээ өөр, дорны сэтгэлгээ бас өөр. Яагаад хоёр хүн хоорондоо зөрчилддөг вэ гэхээр нэг нь нөгөөдөө муухай харагдсандаа биш байхгүй. Нэг нь нөгөөг ойлгохгүй байдаг. Яагаад ойлгохгүй байдал үүсдэг вэ гэхээр тухайн хүний үнэт зүйлс нь миний үнэт зүйлсээс огт өөр байгаа тохиолдолд бид хоёрын зан хандлага огт өөрөөр гардаг. Зан хандлагаас байдал улбаалаад бид хоёрын хийдэг үйлдэл нь огт өөр байдлаар гардаг. Зүгээр маш энгийн жишээ авъя. Нэг хүний цаг барих нь маш их чухал. Тийм үү? 12:00 гэсэн бол 12:00 гэд тэр байх газраа гоцоож явах хэвээр. Нөгөө хүний хувьд бол цаг хугацаа бол тийм нэг чухал биш байна. Бид хоёр уулзахаар тохирлоо. Би хоцороод ирчлээ. Миний хувьд одоо чухал биш байна гэж бодъё л да, тийм ээ. Энэс үүдээд яадаг вэ гэхээр таны дургуутсал надад эхэлж байна. Яг хөө бид бизнес партнерууд гэж тооцож болно. Гэхдээ энэ чинь яваанда хуримтлагцаар гоод эцэст нь тодорхой хэмжээгээр бизнесийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх тал байдаг. Яагаад Монголд бас чухал вэ гэхээр яг энэ асуудал. Ялангуяа Монгол одоо хоёр улс орны дотор завсар байгаа. Хоёулаа маш том глобалчлагдсан улс орнууд Хятад, Орос хоёр. Энэчнээс орж иж байгаа Хятад, Оросд хоёрд үүссэн бизнес ямар нэгэн хэмжээгээр 5 жилийн 10 жилийн дотор эргэн Монгол руу шингэж орж ирдэг. Тэгэхээр бид гарцаагүй бас л олон улстай харьцахаас өөр. Хэдийгээр 3 дахь хөршиг тоохгүй байсан ч байж болох ч гэсэн. Тэгэхээр бид тэр хүмүүсүүдтэй харьцах чадвар байх хэрэгтэй. Тэр өөрөөр зүтгээд байж болохгүй. Өрөөлөхийг дагаад яваад байж болохгүй. Тэр хоёрын дунд нь бас байж болохгүй. Харин 3 дахь шийдвэр гэж гарах хэрэгтэй. Энэ дээр нэг зүйл бол алтан дүрм гэж бизнест байдаг. Дунджийг олох гэж. Дунджийг би хэлээд байгаа юм биш шүү. Энэ дээр бол бид 3 дахь гарцыг олох хэрэгтэй. Өөр улс орны партнеруудтай ажиллахдаа. Тэр нь юу гэхээр аль талдаа ашигтай хөлбөрийг сонгох хэрэгтэй. Бусдаар бол би өөрийнхөө хүсэж байгаа юмхаа 50% хасаад тэр өөрийнхөө хүсэж байгаа юмныхаа 50% хасаж хамтран ажиллах гэсэн үг биш. За баярлалаа. Их хотын өглөө хөтөлбөрийн маань ажил хэрэгч залуус болон энэ бол зочны хэсэг байгаа. Энд хүрээд өндөрлж байна. Урагдж ирсэн танд маш их баярлалаа. Танд бас маш их баярлалаа. Танд тэгээд сонсож байгаа залуучуудаа урмын үгээр мэлай л да. Тэгээ. Өнөөдөр жоохон бүрхэг өдөр байна те. Тэгтээ их гоё чигтэй байна. Гадаа ямар бүрхэг байхаас хамаарахгүйгээр дотроо л хамгийн гол нь хүн цэвэрхэн цэмцгэр явах нь их гоё юм байна даа л гэж би бодож байна. Тэгээд энийг FM-ийг сонсож байгаа, энэ FM-ийн радиог сонсож байгаа залуучууд бүгдээр бас гаднах хүнээс илүү доторх хүнээс харж сонсож явах юм бол амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй. За баярлалаа танд. За их баярлалаа. Өөдрөг сэтгэлээр өглөөг ухтацгаая. Бизнес радио 98.9